Хүйтэн нэр чангарах үедээ зэрэгцсэн утааны асуудал хөндөгддөг. Энэ асуудал манай аймгийн анхаарал татсан асуудал болоод хэдэн жилийн үргэлжлэж байна. За тухайлбал Эрдэнэт хотын агаарын бохирдол жилээс жилд нэмэгдэж байныг хэрэгэд байхад утаатай болсон байна гэж гайхах иргэдч байна. Баян өндөр сум 29 мянга гаруй өрхтөө эдгээр нь 60 орчим хувь нь гэр хороолд амьдардаг. Газар зүүн байршлын хувьд аймгийн баруун дэд хэсэгт гэр хороол төвлөрдөг учраас гэр хороолоос гарах утаа Эрдэнэт хотыг тэрж ихтэн бүрхэж байна. Эрдэнэтийн чи нүүрсээ их тэлдэг болсон юм шиг байна. Одоо бодоход энэ мод биш, модороо дагнах юм бол нэг их юм сүртэй утаа ингээд сунгалж үлддэггүй ш. Одоо ингээд харсан найг утаа. Эрдэнэтэд бол одоо гордод ингээд дээгүүр нь байшин бараг барилгууд харагдахгүйгээр утаатай байна. Тэр бол нүүрснийх л гэж бодож байгаа. Мод гэхэд одоо яг хотын шиг ингээд модороо жаахан асаачаал нүүрсээ голчилж байна. Түүхийн нүүрс гэдэг чинь ингээд нэг нийл утаа тортог үүсгээд байгаа ш. Одоо энэ нүүрсээ жахан багасгах юм уу? Нэг бол тэр шахмал махмал нь байлгаж юмар юм уу? Цэвэрхэн. Тэгвэл бас утаа арай дээр болох гэж бодож байна. Манай Эрдэнэт арай дэндүү их утаатай болж байна одоо. Манай Эрдэнэтийг бол яг үнэр нь амар болчиход байгаа ш нүүрсээ түлээд. Одоо энэ Баян Тэгийн нүүрсээ чинь түлсэн айлууд гэрн гэхэд бөөдөөс хар юмнууд. Утаа бол аханд ер нь манай Эрдэнэт одоо сүүлийн хэдэн жил бол ер нь айг болсон ш тийм. Одоо та нар ингээд харахад ингээд суунагалзаал цоох мох онгойлохын хэцүү байхгүй. Тэгээд энэ төөхөн нүүрсийг төлсөнтэй холбоотой болоо гэж боддоо шүү дээ. Энийг одоо багасгах арга бол уг нь байгаа шүү дээ. Одоо энэ үйлдвэрүүдээр сайжруулсан төвчний үйлдвэрийг нь барьж байгаа юм байл шүү дээ. Тэр мөрийгээ ингээд бариад ингээд яг л одоо хотын шиг одоо ингээд шахмал төвшөө төлөөд эхлэх юм бол утаа тэгээд багасгах байх л та. Энэ жил харин утаа их байна. Одоо өвлгөхөд одоо мод болдохгүй байна. Дандаа 100 мянга аваалаа гэл. Энэ одоо нүүрсэл багт одоо өөрөө байгаа. Баян өндөр сумын агаарын бохирлыг бууруулах чиглэлээр аймгаас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгааг иргэд ярьж байна. За мөн сайжруулсан түвшний үйлдвэр байгуулах санаачлаг гаргаж ирсэн ч бодит үр дүнд хүрээгүй хэдэн жил болж байгааг дурдлаа. Энэ мэтгэлчлэн оновчтой санаачлагыг гаргаж хэрэгжүүлэлгүй агаарын бохирдолтой хордсоор Улаанбаатар хот шиг болох вэ гэж иргэд зовнисоор байна.